Яасан уу? Би гожуулт заах гэж юм. Гожуултыг бороо ирлээд байгаа болохоор. За одоо ингээд гожуулах гэж бол нүрээ угаасныхаа дараа нэмхэн төрхий 10-аас 15 минут болоод хатсан байна. За тэр үед нь гожуулагчнаасаа гар дээрээ багахан зэргийг аваад арсны шугамын дагуу маш зөөлхнөр. Арс чинь маш зөөлхөн гэдэг нь хөнгөн дарна гэсэн үг. Хөнгөө илэх төдий. За тэгэхээр энэ гожуулагч өөрөө бөмбөрөөд өмнө. Ерөнхийдөө зөв хэмжээтэйгээр аваад ингээд хөнгөө илэхэд гожуулагч чинь одоо энэ том бөмбөлөг хэлбэртэй болоод унаа. Арсан дээр чинь болохоор бүр юм жижиг үүрмэг ч юм уу хуурай хэсэг үлдэхгүй байвал зөв гожуулт гэж үзэн шүү. Одоо энараа ингээд авлаа. Хөнгөө арс ерөөсөө хөдлөхгүй бол зөв гожуулж чинь гэсэн. Бидний дадсан гожуулагч хэрэглээд одоо дадал зуршил болцсон үйлдэл нь болохоор бусад гожуулагч нар арсыг хүчээр баг зэргийн нөгөө гаднах арсыг дэвтэх маягаар болгож байгаа. Хүчээр гожуулж унгаадаг байгаа. Тэр маань болохоор хүчээр унгаадаг учраас үрэлт хийдэг. За үрэлт маань өөрөө арсыг эмзэгшүүлэх үйл явц үүсгэдэг байгаа. Арс эмзэгших шалтгаануудын нэг нь гожуулагчийг буруу хэрэглэсэнтэй холбоотой гэсэн. За одоо би ингээд гожуулагчнаас ингээд жоохон аваад энэ хэсэг дээр ингэж арс чиглэг байгаа байхгүй юу? Тэнгүүд ийш оронгууд одоо хуурай миний гарт мэдрэгдэж байгаа хэсэг нь хуурай олчиж байгаа. Тэгэх юм бол буцаагаад дахиад жоохон авлаа. Хурц хэсэг дээр хуурай хэсэг дээр. Тэгээд арс огт хөдлөхгүй, сунгаж татагдахгүй. Ерөнхийдөө энэ хүрээд илж байгаа хэсгийн гожуулагч бөмбөлөг хэлбэртэй болж бөмбөрч унана. Ингэж ийл зөв. Ингээд илэх явцад арс чинь зөөлөн чиглэг байх ёстой. Хуурай олчвол ингэж авсан гожуулагч нь багтцсан гэсэн үг шүү дээ. За иймэрхүү маягаар дахиад авлаа. Одоо буруу хэрэглээ болохоор хүмүүс гожуулагчаа төрхлөө ингээ үрээд байна гэсэн үг. За зөөлөн гэдэг нь удаанаар байж болно. Бас хөнгөн. Одоо би ингээ ширүүн гэх юм бол миний арс ингээ татагдаад арс хөдөлж байгааз ингэж хөдлөж ингэх юм бол буруу ширүүн болж байна гэсэн. Таны арс ч огт хөдлөхгүй татсан мэдрэмж байхгүй. Арсны шугамын дагуу гэдэг нь духных ийм хоёр хацрын чихний дээшээ чиглэлтэй ийм шугам татсан байна гэдэг. Өөр одоо нүдэндээ төсөлчөд болно. Ирүү чихний энэ доод үзүүрлөө чихний гизрүү гэсэн үг. Ийм шугам байгаагаар өөртөө нүдэндээ төсөлчүүл энэ чи яг арсны шугамын дагуу зүг болоо гэсэн. За миний ирүү хэсэгт хүрцэг учраас дахиад гожуулагч авлаа. Дахиад ийм жоохныг авлаа. Ирүүн дээр. Би ерөнхийдөө өмнө нь 80 кг нэлээд тарган байж байгаа турсан учраас арс ингээд бүр маш их юутай. Хөвшрөлттэй сул. Одоо л нэлээд чангарсан байгаа. Тэгээ сул учраас ингээд хөнгөнд орж байгаа ч гэсэн ингээд хаашаа татагдах. Ийм арс хөдөлж ийн гэсэн үг байгаа. Иймэрхүү байдал харагдаж байгаа хаа. Энээс их сул байсан гэсэн үг байхгүй юу? Одоо чангарсан байгаа нэг жилийн хугацаанд аваа хөрхөн чангарсан. Минийх ч юм уу одоо ингээд татхад арс ингэж хөдөлж ийн. Тэгэхээр чи өмнө жилийн өмнө бол бүр амар хүчтэй дараа татж байгаа юм шиг харагддаг байсан болохоор би жоохон бичгийг хийхээс татгалзаад яваад идэв гэсэн. Тэгээ сүүлийн үед анзаарсан чи аюу хөрхөн чангарсан. Бүр жоохон ч биш нэлээд чангарсан байхгүй юу? Маш зөөлөн. Гарын дээрээс ямар ч хүч орох шаардлага байхгүй. Энэ хэсгийг үлдээдэг юм билээ хүмүүс. Ингээл хөнгөө ингээд ирэхэд л гожуулагч өмнө нь төрчихсөн байсан хуурай хатцсан байгаа гожуулагчийн дээр наалдаад тэгээд хоёр гожуулагч чинь өмнө нь хуурай гожуулагч нь юм байлаа гэж бодоход одоо гарын дээрээ 3-аар аваад төрчих байгаа чинь ингээд наалдлаа илэх явцад энэ хоёр гожуулагч чинь ингээд арснаас өмнө нь нөгөө хүчтсэн байгаа арсыг ингээд хамтдаа хуулраад бөмбөрөд унжин гэсэн үг байхгүй юу. Тэгээд гожуулсныхаа дараа ингээд арс ингээд илээд үзэхэд чинь ийм ширхэг гэх юм уу бүр ийм жижиг ширхэг үлдэхгүй. Одоо ингээд хөрөхөд нэг тийм чиглэг нотмол мэдрэмжтэй. Ингэх юм бол зөв гожуулт боллоо гэж үзээрэй. За тэгээ гинт өглөөс ирсэн сэгсгэр жоохон тиймэрхүү царайд байгаа бичлэг гинт хийчихье гэж удаад хийчлээ. За амжилт. Бүгдээрээ зөв гожуулаарай. Гожуултыг буруу хийснээс болоод арсны эмзэгшил үүсдэг. Ягаад тэгэхээр арсаа ингээд үрээд байна гэдэг чинь нэгдүгээрт нөгөө арсан дээр байдаг ашигтай бактери бүгдийг ингээд алаад устгаад хамт угаагаад авчихна гэсэн үг байхгүй. Ашигтай бактери чинь болохоор
арьсыг чинь хамгаалаад байж байгаа нэг юм жижиг амтай биетүүд байна гэсэн үг гэдээ ойлгочиход болно. Хоёрдугаарт зөвхөн гуйжуулалт бол ерөөсөө зөвхөн өвчсөн арьсыг л авч унгаах үүрэгтэй. Гэтэл хүчээр ингэж гуйжуулна гэдэг чинь гадна байгаа энэ арьсыг өвчээгүйтэй хамт хуулаад унгаач чинь гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр эмзэгшил үүсэх нь тодорхой. Эмзэгшил үүснээс болж ямар нэгэн бүтээгдэхүүнд хашилтай, ямар нэгэн бүтээгдэхүүнд таарахгүй болох, дээрээс нь гадаа гараад явхад нарны нөгөө хортой туяанасаа сэвхнэсөө юу гэдэг ингээ арьс чинь арьсны асуудлууд үүсгэхэд ерөөсөө арьс чинь бэлээ хоп гэж хүлээгээд авахд бэлэн болгоод байна гэж ойлгоорой. Нэг юм хэлэх юм арчиж. Гуйжуулагч скин доксын маань гуйжуулагч болохоор өдөр болгон хэрэглэдэг. Өдөрт нэг удаа арьсаа гуйжуулах хэрэгтэй. За яагаад юм гэхээр скин доксын гуйжуулагч маань зөвхөн арьсан дээр байгаа өвчсөн арьсыг л өөртөө нагаад хууларч ундаг байгаа. Бусад бидний өдийг хүртэл мэддэг ойлголтоор бол гуйжуулагчны тухай ойлголтоор бол 7 хоногт 1-2 удаа гуйжуулдаг байгаа арьсаа. Энэ болохоор скин доксоос бусад төрлийн гуйжуулагч нар арьсыг хүчээр ингэж үрж гуйжуулж унгаадаг бол скин доксыг зөвхөн арьсны өвчсөн эсгийг өөртөө нааж аваад хуулраад ундаг байгаа. Ийм учраас арьс эмзэгших ч юм уу гуйжуулалт хэрэглэхэд өдөр болгон хэрэглэхэд ямар ч асуудалгүй гэж ойлгоорой. Аюулгүй гэсэн. Тэгвэл зөв хэрэглэх ёстой шүү. Арьс үрнэ гэдэг чинь өөрөө арьсыг эмзэгшүүлдэг. Ямар нэгэн гэмтэл төртгөд бэлэн болгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ арьсаа дөнгөж төрсөн хүүхэд шиг үзэж хайрлаж хүрэхтэй хүртэл болгоомжтой. Бид нар нөгөө нялх хүүхэдтэй яаж гар хуруугаа угааж ямар гоё цэвэрч байдлыг бүрдүүлж ээж хүрдэг үлээ яг тэрэн шиг байх хэрэгтэй шүү гэдгийг анхааруулчих. Бусад төрлийн гуйжуулагч нар болохоор хүчээр үрээд одоо өвчсөн арьсыг хүчээр үрээд унгаадаг учраас 7 хоногт 1-2 удаа хэрэглэдэг байгаа. Скин доксыг болохоор ямар ч хүчээр үрж эрүүл арьсыг унгаахгүй. Зөвхөн өвчсөн байгаа тэр унгахад бэлэн болсон арьсыг л унгаадаг байгаа. Хүний арьсыг материалаар бодох юм бол даав эрүүл арьсыг нэг даав зөөлөн даав гэж бодоход тэр зөөлөн даав маань ямар нэгэн тоос ус бүтээгдэхүүнээ хүрэхэд өөртөө уугаад авдаг тийм үү. Тийм бол өвчсөн арьс маань ямар ч даав биш гэлгар уут болсон байна гэсэн үг. Гэлгар уут чинь өвчсөн арьстай яг адилхан гэж ойлгож болно. Ямар ч суналтгүй, шингээх чадваргүй, уянхад ямар ч чанар байхгүй. Дээрэс нь ийм өнгө муутай гэд ингэж ойлгочаарай. Хэрвээ арьсан дээр өвчсөн арьс байгаа тохиолдолд та нүүрэндээ ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглэхэд өгөх ёстой үйлчилгээ нь илүү сул танд хүрнэ гэсэн үг шүү. Тийм учраас өдөр болгон арьсаа гуйжуулаарай. За баярлалаа.